За сайн байна уу. Дүгэр өчрийн Батэрдэн гэдэг Багнуур дүүргийн 3 дугаар орны оршин суугч байна. Ам бол тавуулаа амьдардаг. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна. За миний хувьд гэвэл бага залуу наснда үндэсний бүх чөлөөт бүх сагсан бөмбөгийн спортоор хичээлдэг байсан. Одоо сүүлийн 11 жилийн хугацаанд үндэсний шагаар гар хичээллээд улсын наадамдаа 2 удаа 4-р байр, 1 удаа улсын аврагтаа 4-р байр, улсын аврагтаа 1 удаагаа 6-р байр. За тэгээд дүүргийнхээ наадамд тасралтгүй 5 удаа төрүүлж, дүүргийн аврагт тасралтгүй 5 удаа төрүүлсэн байна. Мөн хотын аврагтаа Улаанбаатар хотын авраг шалгаруулах гэдэг тэмцээн болдог. Тэрэнд хошоо мөнгө медаль, 1 удаагийн 4-р байр, 1 удаагийн шагналт 3-р байранд оржээ. Шагаан харваны Монгол урхлын харваа гэж нэг мундаг том харваа болдог. Тэр харваанд 2 удаа төрүүлж 2 удаа 2-р байранд орсон амжилттай. Тэгээ бас бус тэмцээнүүдэд оролцоод чамгүй амжилт үзүүлжээ. Тэгээд одоогоор үндэсний шагаан харваны аймгийн гоц мэргэн цолтой. Сайн мэцхан намайг Сэргэлэнгийн уран зоож гэдэг. За Багнуур дүүргийн унган хүүхдээ. За Багнуур дүүрэгт 10 жилийн боловсрал эзэмшээд Монгол Улсын их сургуулийн нийгмийн ажилтан мэргэжлэр 2010 төгсөө түүнээс хойш тасралтгүй Багнуур дүүрэгтээ ажиллаж амьдарч байна. За сүүлийн 5 жил бол төрийн албаагчийн ажлыг тэр тусмаа анхан шатны нэгж буюу хорон дээр зохион байгуулагчийн ажлыг хийж байна. За тэгээд Батэрдэнтэй гэр бүл болоод одоо энэ жил 19 дахь жилдээ айлын ихнэр бүгдийн ээж болоод байж байна. Тэгээд би бол чөлөө цагаараа үндэсний хувцс болон дайлан урлах хоббитэй бас их ном уншдаг. За тэгээд миний том охин бол уянга. За манай 3 хүүхэд бол ер нь гуруулаа багасаа цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсралд байхаас ахвалан за бүжгийн спорт болон волейболын спортоор хичээл дуулын секцүүд хамрагдаа. За том охин маань бол уурхачин спорт клубын волейболын секцэнд хамрагдж байна. Мөн багасаа цэцэрлэгт хасаа бүжиг чуулгахт бүжгээр яваад одоо орчин үеийн бүжгийн хааны төлөөгөө тэмцээн дүүрэгт 20 гаруй жил 30 жил одоо болсон. Энэ тэмцээнд сүүлийн 2-3 жил тэргүүн байрыг эзэлсэн. За дунд охин маань бол их Батэрдний их шиг за боловсрол цогцлбор сургуулийн 7-р ангид суралцдаг. Мөн бас бүжгийн спорт болон волейбол тоглодог байгаа. За баг хүү маань бол одоо энэ жил 2-р ангийн сурагч байгаа. Тэгээд хоккей спортоор хичээлдэг. За дүүрэгт болсон хоккей тэмцээнд бас чамгүй амжилт гаргаад мөнгөн медаль хүртсэн. За энэ жил U10 насны ангиллын улсын аваргын хоккей тэмцээнд бол бас хүрэл медалийн амжилт гаргасан ийм гэр бүл байна. Тэгээ энэ жил бас хүүхэд гэр бүл залуу шүүжлээсээ санаачилсан энэ дүүргийн шилдэг гэр бүлүүдэд бас шалгараад спортын түүжээ гэр бүлээр шалгарсандаа бол манай гэр бүлийн хувьд бас маш их баяртай байна.